Банкны гадаад зах зээлээс босгосон валютын бонд зээлийн их усурын 25%-ийг заавал байлгах нөөц тооцох их усурт хамруулна. 2019-с 2021 онд алдагдaltaй ажилласан 9 төрийн эмчилгээ компани гүйцэтгэх удирдлагууд 971 сая урамшуулал авчээ. Эрдэнэс 5 толгой хувьцаат компани нээлттэй хувьцаат компани болох хэсэг нь энэ онд багтаан шийдвэрлэгдэнэ. Ард татгал хувьцаат компани өнгөрсөн жилийн үйл ажиллагааны ашигасаа 1 тэрбум төгрөгийг ногдол ашиг болгон хуваарлах харуулснаа зарлаа. Орон төргийн үзэгчтэй Тэнгэр телевиз сая дурдсан болон бусад мэдээг 7 мэдээллийн хөтөлбөрөөр хүргэх гэж байна. Монгол Улсын бүтэн 1 жилийн төсөвтөө дөөцөж очих хойц хөрөнгө төрийн өмчит компаниуд дээр ямар ч хяналтгүй эргэлдэж байна. Гэтэл төрийн болон орон нутгийн өмчит компани бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл 3 засгийн газрын нүүрийг үзэж 2 дахь удаага улсын их хурлд өргөн баригдаж байна. Харин учирлын засгийн газар удтал хүлээсэн хуулийн төслийг энэ хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэл ажлаа бацаагаад эхэлжээ. Төрийн эмчит компани нийт орлого улсын төсвийн 96%-тай, харин зарлага нь төсвийн 75%-тай дүүцдэг байна. Өөрөөр хэлбэл жилийн орлого зарлага нь дунджаар 20 гаруй их наядтай тэнцдэг. Ийм өндөр төсөв эргэлттэйг төрийн эмчит компаниудын хяналт хариуцлагын тогтолцоо сул. 2019-с 2021 онд алдагдaltaй ажилласан 9 төрийн эмчит компани гүйцэтгэх удирдлагад 971 сая буюу бараг 1 тэрбум төгрөгийн үр дүнгийн урамшууллыг олгосон байжээ. Мөн төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүдэд хууль дүрм зөрчин 316 сая төгрөгийн урамшуулал, 29.8 сая төгрөгийн цалин хөлсийг олгосон нь илэрчээ. За тендерийн хаан банд бичгээ дутуу бүрдүүлж байна, хяналт нь сул байна. За худалдаа авалтын процесс өөрөө ил тод биш. За ийм ашиг сонирхлын зөрчил бас гарах ийм зөрчлүүд үүсэж байна гэдэг тайланд бол дурдгдсан байна. За та бүхэндээс харах юм бол 2019-с 21 онд алдагдaltaй ажилласан 9 төрийн өмчит компани гүйцэтгэх удирдлагад жишээ нь 971.9 сая төгрөгийн үр дүнгийн урамшуул олгоцсон ийм зүйл гарч байна. За хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусагдаагүй 158 арга хэмжээнд 319 тэрбум төгрөгийн бас зарцуулсан ийм тайланд дүгнэлт гарсан байна. 2024 оны байдлаар бол төрийн өмчит компани нийт актив ийм хэмжээнд 26 их наядад хүрсэн. Төсвийн бараг 70-80% байгаа тийм үү. Тэгэхээр төсвийн гадуур улсын хурлаас болон иргэдийн хяналтаас тусдаа ийм төрийн өмчит компаниуд, орон нутгийн өмчит компаниуд дээр төрсэн ийм том төсөв бий болоод байгаа. За энэ дээр бид нар засаглалыгаа сайжруулж чадахгүй бол хизээч бид нар цаашаа нөгөө хулгай зэлгийгээ ярьсаар байх болно. Энэ тууцын томилгоо бол ялтж авахгүй улс төрийн томилгоо хийдэг. Танилтал найз нөхдөө. Би бол Эрдэнэс 5 толгой компанид ажиллажсэн цорын ганц технологийн тузан гишүүн. Бусд нь тэгээд салбараа мэдэхгүй, ойлгохгүй. Мэргэжлийн томилгоо, баримжаатай томилгоо бид нар ерөөсөө хийхгүй байгаа манай дарга нар. Монголын төрд оролцоогүй, гар дүрээгүй салбар гэж байхгүй. Тамирчдын бэлтгэл сургуулилд хийх байр орон сууцыг хүртэл төр байгуулж ашиг олдоггүй шавар байшин жилдээ ганц 2 л ашиглаж байдаг. За харин хууль санаачлагчдын зүгээс 10 бүлэг бүхийн анхдагч хуулийн төсөл батлагдсанаар төр эдийн засгийн харилцаанд зөвхөн зохицуулагчийн хуваар оролцох эрх зүйн орчин бүрдэнэ. Өөрөөр хэлбэл төр хувийн хвшилтэд өрсөлдөхгүй. Зах зээлийн зарчмаар хөгжих салбарт боломж олгон компанийн засаглал, хяналтын тогтолцоо, ил тод байдал сайжирч санхүүгийн үр ашиг, компанийн үндсийн өсгөн нэмэгдэж дотрийн орлого, төр эзэмшлийн ногдол ашигт эерэг нөлөө авчирна гэж тооцоолжээ. Хувийн хвшил бол дангаараа бас гүйцэтгэх нь боломжгүй ийм салбарууд дээр бол төр өөрөө үйлчилж нийтийн үйлчлэгээ эрхлэх замаар энэхүү компани хэлбэрээр энэ үйлчлэгээ эрхэлж болно. За хоёрдугаарт бол үндэсний эдийн засгийн ашиг сонирхлыг хангах зорилгоор стратеги ач холбогдолтой салбарт бас үйл ажиллагаа явуулж болно. За тодорхой салбарт зүйн ёсны монопол үйл ажиллагаа эрхлэх бас боломжтой. За дөрөвдүгээрт бол үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой энэ байгууллагууд нь батлан хамгаалах, хил хамгаалах, шүүгэн шийдвэр гүйцэтгэх гэдэг энэ байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих чиглэлтэй бас компани байгуулж болох нэ. Төр өмчгүй байх тухай огтоосоо боломж бол байхгүй. Тэр байтугай либерал эдийн засагт аль ч оронд бол төрийн болон орон нутгийн эмчит тодорхой үйл ажиллагааг стратегийн болоод нийтийн үйлчлэгээний компаниуд бол бий. Үнийг харин яаж үр ашигтай, үр дүнтэй ажиллуулах уу гэдэг л механизм байгаа. Төр бас тодорхой хэмжээний хяналтын багц гэдэг юм уу. Эсвэл энийгээ дагсан
хяналтын вакциныг авч үлдэхгүй байсан вето эрхтэй байдлаар авч үзээд олон нийтийн буюу иргэдтэй хүртээх эсвэл мэрэгжлийн оролцогчдыг бас хөрөнгө оруулах энэ болцоог бүрдүүлэх аль нэг талд нь туушруулахгүй тий хит хувийн гэхгүй хит төрийн гэхгүй за ингээд олон нийтийн болгох энэ чиг хандлага бас биднэрт их зохиж магадгүй юм шиг байна. Төрийн өмчит компаниудын засаглалыг олон улсын жишгт нийцүүлж хөгжүүлэх асуудлыг олон жилийн өмнөөс хүндэрж ирсэн. За ерөнхий сайд учрал засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байхдаа хүртэл энэ хуулийн төслийг зөвтгүүлж байсан ч засаг солигдох бүрт хойшилсоор өнөөдрийг хүрлээ. Харин 2025 оны эхэнд өргөн мэдүүлсэн хуулийн төслийг энэ хаврын ээлж чуулганы хугацаанд хилэлцүүлэхээр төлөвлөж олон нийтээс санал авч эхэлсэн байна. Загасчлах спорт гэж сонирхолтой спортын төрөл бий. Загсаа барина, жинг хэмжин, зургийг авч олонний хүртэл болгоно. Тэгээд буцаагаад усанд нь тавьдаг. Зорилго нь загсыг устгах биш зүгээр л барьж чаддаг гэдгээ баталж төр зургийн таашаал авахд оршдог. Спортын төрлөөр манай авилгатай тэмцэх газар хичээллээд багахан хугацаа хувилтлаа. Хамгийн ойрын жишээ бол авилгалтай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс 2026 оны 4-р сарын 23-ны өдөр сэлб 20 минутын хот төслийн хүрээнд зарласан сэлб дэд төвийн орон сууцны иж бүрэн зохицолбор хорооллын багц төсөл арга хэмжээг сонгон шалгаруулахдаа хууль зөрчсөн байж болзошгүй гэх үндслээр тендер шалгаруулалтад сонгон шалгарсан Professional Stroy компанийн 30% хувьцаа эзэмшигч нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Сэргэлэнбаатар, Замун тус компанийн 70% хувьцаа эзэмшигч Мөнгө сайхан нарыг прокурорын зөвшөөрлөөр 48 цагийн хугацаагаар баривчилсан. Харин өчигдөр 48 цагийн баривчилгааны хугацаа дуусаж тэднийг сулсан. Хууль зүйн X-д инх баяр халуухан хавар болно гэж суурьдуулантай мэдэгдэж засгийн газрын мэдээллийн цаг бүрээр ноцтой хэрэгүүдийн талаар бөмбөг дисэлж байсан ч Зандан шатрын засгийн газартай хамт тэр бүх амар ярьсан хэрэгүүд нь замхарч орхисон. Ерөнхий сайд асан оюун эрдэнэ улсын хурлын дарга асан амар баясгал нарыг нэр зохиж дурдаад байсан нүүрсний ноцтой хэрэгүүд улс төрийн шоу байсан уу? Эсвэл албан тушаалын 8 болоо дуусвуу гэдг нь ойлгомжгүй хэвээр бүдгэрлээ. Тэгсэн атлаа авилгалтай тэмцэх газар 50-60 сая төгрөгийн авилгын хэрэгт холбогдсон жижиг жарахаануудаа харин ч нэг эр бариа үзүүлж байна. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга алсан Бэмс Сүрэн. За хамгийн сүүлд замын үддэх гайлын газрын 40 гаруй гайлын улсын байцаагч гайлын бүрдүүлэлт хийдэг арга барай аж ахуй нэгж хувь хүнийг хамруулан нэгжлэгийн ажиллагааг зохион байгуулж нохой шуугуулад амжлаа. Гайлын ажилтан сонгон хайрханд өргөт 50 сая төгрөг бэлнээр авилгалд авч байхад нь үйлдэл дээр нь барьснаа өчигдөр бахархалтайгаа наргүй мэдээлсэн. Гэтэл авилгалтай тэмцэх газрын нийт шалгагдсан хэрэгүүдийн ердөө 15-аас 20% нь шүүхэд шилждэг байна. Үлдсэн 80 гаруй хувь нь мөрдөн байцаалтын шатанд гацдаг. Эсвэл хэрэгсгүй болох нөхцөл рүү шилждэг. Үүнийг барьсан загсаа хэмжиж зургийг нь авчгаад буцааж тавьдаг загасчлын спорттой зүүрлэж болохоор байна. Нэг сар гаруй өмнө мөнгөний бодлогын хороо хоролдож 12% дээр хадгалсан мөнгөний бодлогын хөөг хэвээр үлдээж байгаагаа мэдгдсэн. Ингээд үргэлжлүүлэн гадаад нөхцөл байдлын дам нөлөөлөл зэргээс шалтгаалan банкны салбарын заавал байлгах нөөцөд өөрчлөлт оруулснаа өнөөдөр мэдээллээ. Ингэхдээ банкны гадаад зах зээлээс босгосон валютын бонд зээлийн их усүрийн 25%-ийг заавал байлгах нөөцөд тооцоолжээ. Гадаад зах зээлээс 2026 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс хойш шинээр татсан 360 хоногоос 3 жил хүртэлх хугацаатай гадаад валютын бонд болон зээлийн их усрын 25%-тай тэнцэх дүн заавал байлгах нөөц тооцох их усүрт хамруулах. Сүүлийн жилүүдэд банкны салбарын нийт их усүрт гадаад санхүүжилтийн эзлэх хувь өсөж, зээлийн санхүүжилтийг гадаад их усрээр нэмэгдүүлэх хандлага ажиглагдж байгаа нь санхүүжилтийн бүтцийн гадаад хамаарлыг нэмэгдүүлж байгаа юм а. Иймд гадаад их усрын бүтцийг илүү урт хугацаатай тогтвортой чиглэж шилжүүлэх валютын болон хугацааны зөрөг бууруулах зорилгоор дээрх их усрыг гадаад валютын заавал байлгах нөөцийг шаардлагад хэсэгчлэн үе шаттайгаар хамруулах шийдвэр гаргалаа. Нэг талаасаа бид бүхэн арилжааны банкуудыг гадаад зах зээл дээрээс илүү урт хугацаатай хөрөнгө оруулалтыг, урт хугацаатай зээл их усрыг бол татах боломжийг бол бий болгож байгаа. Гэт 365-аас 3 жил хүртэлх хугацааны их усрын 25% хүртэлх хувийг заавал байлгах нөөцөд тооцсноор 3 жилээс дээш 3 жил нь ороод 3 жилээс дээш их уср дээр нь бид бүхэн бол төв банк одоо арилжааны банкудад одоо ханшийн эрсдэл дээр нь бол хамтарч ажилладаг. Одоо swap-ing одоо тооцоол болон одоо бүх
Монголд хөрвүүлж байгаа энэ арга хэрэгсэл дээр бид хүмүүс дэмжлэг үзүүлнэ. Тийм л шиг. Долоор мэдээ студиэс шууд үргэлжилж байна. Монголоос цахим үндэстэн болох зорилгынхаа хүрээнд төрийн 1000 гаруй үйлчилгээг захимжуулаад байгаа. Гэвч бодит байдал дээр зөвшөөрөл олгох, тендер шалгаруулах процесс дах хүний оролцоо хэвээр байгаа нь төрийн албаны данхаалгах зэрэгцээ төрийн албан хаагчийн хүн суртал авилгын гол үүсгүүр болсоор байна. Төрийн үйлчилгээнд цахим шилжилтийг бодитоор хэрэгжүүлж хиймэл оюуны өгөгдлийг нэвтрүүлэх юм бол захиргааны акт гаргадаг 10,000 орчим амьгүй албатыг цомхотгож тэдэнд жилд цалин захиргааны зардал зарцуулдаг 440 тэрбумыг төсвөөс хэмнэх тооцооллыг гаргажээ. Дэлхийд захим засаглалаараа тэргүүлэгч Норвег улсын жишээг харцгаая. Норвег төрийн байгууллагууд нь хоорондоо дата мэдээлэлээ бүрэн нээлттэй солилцдог. Иргэн нэг л удаа мэдээлэл өгсөн бол дахин төрийн байгууллагаас бичиг баримт нэхэх once only зарчим энд бодитоор хэрэгждэг. Тэд татврын систем, нийгмийн халамжийн хуваарлалтаа алгоритм даатгаснаар авилгын индексийг хамгийн доод түвшинд барьж чадж байна. Харин Стонвол төрийн үйлчилгээнийхээ 99%-ийг захимжуулсан дэлхийн анхны улс. Тэд Кратал хэмээх хиймэл оюуны сүлжээг нэвтрүүлснээр төрийн албан хаагчны ажлын ачааллыг асар ихээр хөнгөвчлжээ. Ингэснээр дунд шатны бичиг цаасны албан хаагчны орон тоог цөөлж суларсан зардлыг технологийн дэд бүтц рүүгээ шилжүүлжээ. Стонвол хиймэл оюунаар дамжуулан жилд 800 гаруй жилийн ажлын цагийг хэмнэж байна. Харин Их Британд татвар гайлын газар нь хиймэл оюун ухааныг залим эглэхүүллийг илрүүлэхэд ашигладаг. Өмнө нь хэдэн зуун байцаагч гар аргаар хиндэг байсан бол одоо татврын мэдээллийг алгоритм секундэд хянаж зөрчлийг илрүүлдэг болсон. Ингэснээр захиргааны зардал асар ихээр хэмнэгдэж татврын байцаагчны орон тоог сөөлсөн ч татврын цуглуулалт 3.5 тэрбум стерлингээр нэмэгдсэн жишээтэй. За манай засгийн газрын хувьд бол цахим үндэстэн бодлого хэрэгжүүлээд бараг 4 жилдээ явж байна. Яг онцлог штэ болж байгаа зүйл нь бол өргөдлөө цахимаар авч чадж байгаа. Материалуудаа цахимаар авч чадж байгаа. Гэхдээ стил буюу одоогийн байдлаар төрийн албан хаагчийн одоо шийдвэр гаргах үйл ажиллагааг автоматжуулаагүй. Тэр нөхцөл байдал бол одоо цахим үндэстэн, цахим засаглалын цаашдаа явуулах бодлогод саадчруулж байгаа. Харин бид ийм Монголигаар бичиг баримт авдаг болсныгоо захимжилт гэж андуураад байна. Жинхэнэ захим шилжилт гэдэг нь тухайн албан тушаалтны гарын үсэг үзэмжээр асуудал шийдэгдэхээ болж өгөгдөл төр суурилсан алгоритм шийдвэр гаргахыг хэлнэ. Монгол улс захим үндэстэн зорилтоо бодитоор хэрэгжүүлэхийн тулд технологийн дэвшлээс гадна хууль эрх зүйн эрсэнчил төрийн албан хаагчдын эрх мэдлийг хязгаарлах зоригтой алхам хийх шаардлагатай байна. AI бол зөвхөн хурд биш, авилгын эсрэг хамгийн хүчтэй шүүлтвэр байх боломжтойг дэлхийн жишг харуулж байна. 24 онд манай захиргааны акт гаргадаг хамгийн өндөр эрх мэдэл шингэсэн хууль гүйцэтгээд төсвөөс цалинждаг 14,000 албан хаагч байгаа. 2025 оны засгийн газрын бодлогоор энэ тоог 9,000 хүртэл бууруулж чадсан баг шиг байсан. Гэхдээ бууруулах биш, энийг хэмэл оюун шилжүүлээд алгоритм туйлжин текстийг бичээд 9,000 үнийг орлуулах бүрэн боломж байгаа. Одоогоор төрийн албан хаагчийн дундаж цалин 2.5-аар тооцогдвол 330 тэрбум төгрөгийг зөвхөн төсвийн зардлаас хэмнэж болж байгаа. Тэгээд 9-өөс 14,000 албан хаагчийн сургах зардал, цаас, тэгээд компьютерийн зардал гэдэг тэр албан хаагчийн хэмэл оюун шилжиж байгаа алдаа гарахгүй учраас төрийн зардал гарахгүй шүү дээ. Тэгэхээр энэ тоо 330 тэрбумээс 440 тэрбум хүртэл төсвийн зардлыг хэмж болж байгаа.
Дэлхийн улс орнуудын туршлагаас харахад хиймэл оюухан бол зөвхөн технологийн гоёл биш, харин төсвийн зардлыг танах сайн туршлага болж байна. Монгол улс төрийн албан хаагчдын орон тоог сөөлж, цалингийн зардлыг багасгахын тулд ердөө бичиг цаас сахимжуулах бус шийдвэр гаргах процессыг алгоритмд даатгах дижитал эрс шинжилэлөө орох шаардлагатайг эдгээр жишээнүүд бэлгэнэ гэрчилнэ. Өнгөрсөн онд Эрдэнэс 5 толгой хувьцаат компани борлуулалтын орлого 5.8 их найдад хүрчээ. Гэхдээ цэвэр ашиг нь 2024 онтой харьцуулахад 2-оос 3 дахин буурсан байна. Үүнтэй холбоотойгоор ногдол ашигын нийт дүн 2024 оныхтай харьцуулахад 5 дахин буурч нийт 786 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдээ олгохоор шийдвэрлэжээ. Тэр дундаа 1072 хувьцааны ногдол ашигт нийт 208.5 тэрбум төгрөгийг хуваарлаж, нэг иргэнд 63242 төгрөгийг энэ сарын 30 дотор олгохоор төлөвлөжээ. Эрдэнэс 5 толгой хувьцаат компани 2024 онд 4.5 их найдын цэвэр ашигтай ажиллаж байсан бол өнгөрсөн онд 1.1 их найдын цэвэр ашигтай ажиллажээ. Өөрөөр хэлбэл 27.6 сая тонн нүүрс борлуулж 5.8 их найд төгрөгийн борлуулалтын орлогыг олжээ. Түүнчлэн баялагын санд 595 тэрбум төгрөг, улс болон орон нутгийн төсөвт 1.7 их найд төгрөгийн татвар хураамжийг төвлөрүүлсэн байна. Түүнчлэн Эрдэнэс 5 толгой хувьцаат компани төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх үүрэг хүлээдэг. Энэ хүрээндээ гашуун сухад ганц мод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтад өнгөрсөн онд 253 тэрбум, 5 толгой хувьцаат компанид өнгөрсөн онд 285 тэрбумын санхүүжилтийг тус олгожээ. Одоо бүгд найрамдах татварт улсны нөөцийн зах зээл дээр бол үнийн уналтал 2 дахин сүүлийн одоо 5-6 жил байгаагүй хамгийн доод хэмжээнд хүрсэн. За энэтэй холбоотойгоор хэдийгээр Эрдэнэс 5 толгой компани нөөцний экспорт 28.7, борлуулалт 27.6 гэд бит хэмжээ буурагч гисэндээ бодит борлуулалтын орлого бол 24 оны 3 тэрбум доллартай харьцуулахад 1.7 тэрбум доллар болж буурсан. За Эрдэнэс 5 толгой компани бол 2025 оны хувьд бол ямар ч үсэн бид одоо бит хэмжээгээ бууруулахгүй, одоо борлуулалтын экспортоо бууруулахгүй, за холбогдох өөрсдөө одоо нөгөө төсөв зардлаа бол аль болох хэмнэх одоо ийм одоо бодлого баримтаж ажилласан. Эрдэнэс 5 толгой хувьцаат компани энэ жилийн ногдол ашигын нийт дүн 2024 оныхтой харьцуулахад 5 дахин буурчээ. Өнгөрсөн жилийн цэвэр ашигаас нэгж хувьцаанд 65.5 төгрөгөөр тооцсон нийт 786 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдээ олгохоор шийдвэрлсэн байна. Тэр дундаа 1072 хувьцааны ногдол ашигт нийт 208.5 тэрбум төгрөгийг хуваарлжээ. Нэг иргэнд татварын дараах дүнгээр 63242 төгрөгийн ногдол ашиг олгоно гэлээ. Энэхүү ногдол ашигыг энэ сарын 30-ны дотор олгохоор төлөвлөжээ. Нөгөөдөөгөр Эрдэнэс 5 толгой хувьцаат компанийг нээлттэй хувьцаат компани болгох тухайд нийт ордын тэзүү бас компани хөрөнгө болон бизнесийн үнэлгээг хийлгэсний дараагаар энэ ондоо багтана тодорхой болно гэлээ. Өөрөөр хэлбэл иргэдийн 1072 хувьцааны нэгжийн үн 933 төгрөг бөгөөд 2011 оноос хойш нэмэгдээгүй. Үүнийг нэмэгдүүлсний дараагаар шийдвэрлэгдэн гэлээ. Одоо ордын нэгдсэн тэзүү батлуулах ажлыг бол одоо тэзүүгээ бол бэлдээд эрдэс баялагын мэргэжлийн зөвлөлд хөргүүлчихсэн. За ингээд энэ 4 сарда багтаад эрдэс баялагын мэргэжлийн зөвлөлөөр одоо ордын нэгдсэн тэзүү батлагдана. Одоо иргэдийн 1072 хувьцаа, нэг хувьцаанд 933 төгрөг гээд нэрлсэн үнэтэй 2011-12 оноос хойш ингээд хөдлөг байгаа шүү дээ. За гэтэл одоо юу гэдэг балансын үнэлгээгээр аваад үзэх юм бол энэ тоо бол 2 дахин нэмэгдэх боломжтой. За ингээд хөрөнгөн болон бизнесийн үнэлгээ хийсний дараа яг одоо нэг хувьцаанд хэдэн төгрөг вэ гэдэг үнэлгээ тогтчээж сая одоо дараагийн одоо нээлттэй болох энэ ажлууд бол хийгдэх ёстой. Тэгэхээр бид энэ бэлтгэл ажлуудаа бол ингээ хангаа явж байна. Тус компанийн хувьд энэ онд 35 сая тонн нүүрс олборлож 32.8 сая тонн нүүрс борлуулах зэрэлтийг тавьжээ. Он гарсаар одоогийн байдлаар 9.5 сая тонн нүүрсийг 567 сая доллараар арилжаасан байна. Борлуулалтын орлогоо унгаахгүй тулд хатуу коксчсан нүүрсийг их баг гэлтгүй тогтмол арилжаалж үнийн бодлогодоо анхаарч байгаагаа онцоллоо. Ийхүү хувьцаат компаниуд хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийж байна. Ард даатгал хувьцаат компани хувьцаа эзэмшигчдийн хурал өнөөдөр боллоо. 30 гаруй жилийн түүхтэй ард даатгал хувьцаат компани өнгөрсөн жилийн үйл ажиллагаагаа тайлагнаж хөрөнгө оруулагчдаа 1 тэрбум төгрөгийг ногдол ашиг болгон хуваарлахаар шийдвэрлснээ албан ёсоор зарлалаа.
Өнгөрсөн жил ард даатгал компани 180 мянган гаруй даатгалын гэрээг байгуулжээ. Ингээд 12 мянган даатгалын тохиолдолд 20 тэрбум төгрөгийн нөхөн олгорыг олгосон байна. Өөрөөр хэлбэл өдөр бүр 80 сая төгрөгийг даатгуулагч нартай нөхөн төлбөр болгон өгчээ. Хэдийгээр жолоочийн хариуцлагын даатгал дээр алдагдал хүлээсэн ч ашигт ажиллагаагаа дэмжих хүрээнд хит хитэн шийдвэрийг гаргасан, үр дүнд нь хуримтлагдсан ашигасаа дүрмийн сангаа 3 дахин нэмэгдүүлсэн гэлээ. Даатгалын бүтээгдэхүүнүүдийн тухай хамгийн алдагдaltaй байсан бүтээгдэхүүн гэх юм бол бидний хамгийн ойрын мэдих жолоочийн хариуцлагын даатгалын хосолсон харьцаа бол 125% буюу алдагдaltaй байсан. Тэгэхээр энийг бол бид компанид бол энэ чинь хувьцаа эзэмшдэд сөргөөр нөлөөлнө шүү дээ. Тэгэхээр бид энийг хэрхэн зөв удирдах уу, хэрхэн энийг давуу тал болгох уу гэдэг дээр илүү төвлөрч ажиллаж бусад бүтээгдэхүүнийхээ борлуулалтыг нэмэгдүүлэх энэ чиглэлээр ажиллаж байна. Энэ удаагийн хөрөнгө оруулалтын 7 хоног нь зөвхөн хувьцаа эзэмшигчдээр хязгаарлагдахгүй шинэ хөрөнгө оруулагчид болон сонирхогч иргэдэд чиглэсэн нээлтийн хэлбэрээр зохион байгуулагдаж байгаараа онцлогтой юм а. За тодорхойлбол ард даатгалаас эхлээд тэтгэвэр лизинг гээд бүх санхүүгийн үйлчилгээг нэг дороос авах боломжтой нэг цэгийн үйлчилгээг энэ 7 хоногийн туршид нээжээ. За тэтгэврийн хөрөмтлөөс санал болгож байгаа. Тэр бомтой тэтгэврт гарья тий. Мөн өсдөг машин гэдэг бүтээгдэхүүн үйлчлэгийг санал болгож байгаа. Манай арт китс гэх бүтээгдэхүүн маань байгаа. Ер нь бүх бүтээгдэхүүн үйлчлэгийг санал болгож байгаа. За бүр илүү дэлгэрэнгүй хувьцааны хөрөнгө оруулалт болон хувьцаа эзэмшлийн хурлын талаар бол дээшээ 17 давхарт болж байгаа гэсэн. Тэгэхээр энд бол ерөнхий мэдээлэл авчаад яг өөрт тохирсон чиглэлээрээ харьцагч маань сонголтоо хийгээд бүтээгдэхүүн үйлчлэгээ сонгож хэрэглэнэ гэсэн. Ард хөрөнгө оруулалтын 7 хоног ирэх өдрүүдэд ард санхүүгийн нэгдлийн бусад охин компаниудын тайлан болон шинэ төслүүдийн танилцуулгаар өргөлжлөнэ. Харин маргааш крипто үндэстэн ард инвестмент групп хөрөнгө оруулалтын 7 хоногийн нэг хэсэг болтнэ. Ард инвестмент групп өнөөдөр сэргээгдэх хэрчим хүчний чиглэлд хамтран ажиллахаар Хүннүү менежмент компанид хөрөнгө оруулахаар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Ард инвестмент групп нь ард санхүүгийн нэгдлээс тусгаарлаж сэргээгдэх хэрчим хүч, ухаалаг дэд бүтэц, хот байгуулалтын чиглэлд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт хийх чиглэлээр ажиллахаар байгуулагджээ. Хөрөнгө оруулалтыг оновчтой зөв төсөл хөтөлбөртөө хийн гэдэг мэргэжилтнүүдийн олон жилийн судалгаа туршилт уйггүй хийх эрэл хайгуулын үр дүн байдаг. За дэлхийд даяараа ногоон эрчим хүчний шийдвэрлэлд хийж байгаа өнөө цаг үед ард инвестмент групп эрчим хүчний эрхчлөлөөг хангахад хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэхээр өнөөдрийн санамж бичгийг байгууллаа. AI группын зүгээс Хүннүү менежмент компанитай бид нэлээд олон сарын хугацаанд хэлцээ яриа судалгаа өрнүүлсэн үндсэн дээр хөрөнгө оруулалтыг тийм хамтран ажиллах шийдвэрийг гаргаад үнийг аль биесээр гэрээгээр баталгаажуулаад төлөөлөл удирдах зүйл болон хувьцаа эзэмшигчдийн хурлаар оруулж шийдвэрлүүлсэн үндсэн дээр гэрээ албачлаа. Өөрөөсөө дотоодоос орчим хүчээ хангадаг болоод энэ тогийн хязгаарлалт гэдэг зүйлийг дахиад түүхэнд нүүлдэгээд бүр мөсөнтэй ирээдүйн хойчтой ийм эрчим хүчний хувьд тусгаар тогтносон улсыг бий болгоход нь хүчин зүтгэхээр ингээд тохирлоо гэж ойлгож байна. За Хүннүү менежмент компани сэргээгдэх эрчим хүч болон эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн компани байгаа. Одоогоор болохоор нийтдээ 3 төсөл хэрэгжүүлэхээр зэгсэн. Энэ дээр болохоор ард санхүүгийн нэгдэл болон AI групптэй хамтран хөрөнгө оруулалт босгох. Үүн дээр мөн ард санхүүгийн нэгдлийн группийн хийж буй төсөл хэрэгжүүлэх сэргээгдэх эрчим хүч, цахилгаан эрчим хүч гэсэн төслүүд дээр хамтран ажиллахаар үйл ажиллагаа чиглүүлээ явуулж байна. Энэхүү санамж бичгийг байгуулснаар эрчим хүчний салбарт хувийн хвшлийн оролцоо нэмэгдэн салбарын хөгжил шин шатнд гарч ард иргэдийн эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж хувь хүртэх зах зээлийн өрсөлдөх чадварыг бэхжүүлэх, эрчим хүчний хараат байдлыг бууруулах, үндэсний стратегийн зорилтуудтай уялдаж буйгаараа онцлог бүхий хамтрал болж байгаа юм а. Тэнгэр телевизийн сурвалжлах багууд бүгд найрамдагтад ард улсын Санья хот болон Бээжин хотуудад ажиллаж бидэнд мэдээлэл дамжуулж байгаа. Яг эдгээр багуудтайгаа холбогдож мэдээлэл хүргье. За эхлээд Саньяд ажиллаж байгаа багийнхантайгаа холбогдож мэдээлэл хүргэе. Тэгэхээр Азийн элсний спортын наадам 2 хоногийн дараа өндөрлөх гэж байна. Сагсан бөмбөг 3-ыг харьцах 3 элсний бүхий тэмцээнүүд боллоо шүү дээ. Энэ талаар мэдээлэл өгөөч.
За яг сая дурдсан тэмцээнүүдэд өнөөдөр Монголын баг тамирчид өрсөлдлөө. За Азийн одоо Олимпийн хорооны гишүүн 45 орны одоо өрсөлдөж байгаа энэ наадамд одоо Монгол улс одоогоор 2 хүрэл медальтайгаар 19 дугаар байрт бичигдэж байна. За өчигдөр бол 16 дугаар байрт бичигдэж байсан бол өнөөдөр ийхүү 19 дугаар байр руу ухарсан. Учир юу вэ гэвэл за өчигдөр элсний кабади болон усан сэлэлт, дарвуулцаа, текбол зэрэг хэд хэдэн одоо тэмцээн өндөрдөж медальтнуудаа шалгарснаар за энэ медалийн чанасанд өөрчлөлт орж Монгол улс ийхүү 19 дугаар байр руу ухарсан. Хойд Солонгос, Камбож, Ирак, Мянмар зэрэг улсууд бол манай улсын урд ингээд шинээр орж ирсэн байгаа юм. За мэдээж альва одоо спортын наадамд бол шинэ амжилт гаргаж медаль хүртэх нь одоо чухал гол зорилгоч гэлээ. Шин тутам хөгжиж байгаа спортын төрлүүдээ энд бас сойж чансаагаа бас ахиулах дээр нь шин туршлага солилцох нь хамгийн чухал байдаг юм а гэж Монголын багийн ахлагч ярьж байсан юм а. Олон улсын наадмууд бол одоо чифт мишн өөрийн одоо тодорхой протокол хариуцсан ажлуудтай байдаг. Тэгэхээр зохион байгуулалтын хувьд бүтэн багаа ахалж байгаа учраас тэр тогтмол одоо багийн өнжөөдний хэд хурлууд дээр нь орох хэвээр. За тэгээд тамирчдыг болон багаа зохион байгуулалтын хувьд аливаа одоо бас хүндрэл бэрхшээлгүй зохион байгуулагчтай төв учруулахгүй бас өөрсдөө их сахлагуудтай тэгээд амжилт гаргахын төлөө хэцэгцтэй одоо зохион байгуулалттай ажиллах хэвээр. Энд хэвлэл мэдээллийн ч бүгд байж байна. Өмнө нь бол би 2019 онд дэлхийн эсний анх дугаар наадам Катарын Дохад болсон. Тэнд баг ахалж исэн. Манай тэр үед бол Монголоос 3 сагс орж исэн. Тэгээ хүрэл медаль авсан. Тэр бол дэлхийн эсний наадам бол бас маш олон орон ордог. Их том зохион байгуулалттай байсан. Азийн эсний наадам мөн одоо маш их олон орон орж байна. Тэгэхээр баг ахлна гэдэг бол тодорхой үүрэг хариуцлагатай. Хамгийн гол манай штабын баг маань их сайн туршлагатай. Сайн баг байгаа учраас манай одоо зохион байгуулалтыг сайн явагдаж байна. Аливаа асуудалгүй зохион байгуулалт сайтай тийм ээ. Тэгээд тамирчид маш их одоо бас энэ тэмцээндээ бэлдэж эхнээсээ медаль авч байгаа нь их баяртай байна. Гол нь ингээд амжилт хүлээдэг штэ. Ялангуяа текбол шин төрлүүд бол нэлээд шин тутам хөгжиж байгаа учраас наазах нь одоо нэг олон улсын тэмцээний зэрэглэлийн стандарт нь хүртэл бас тэрийг гүйцсэн ойлгож тэр төвшөнд нь бас амжилт гаргах шаардлагатай. Тэгэхээр энэ цаг хугацаа шаардах ажил шүү дээ тийм ээ. Одоо 3-3 ч гэсэн миний одоо мэдхийн 7-8 жилийн өмнө анх олон улс тийм оролцож исэн. Данаанд 2016 онд орж исэн. Тэгэхэд бол баг эсэн дээр бөмбөг тоглох юм шиг бодож ирж исэн үе шүү дээ. Тэгэхэд бол мэдээж чинь заалан дотор яг тэгтээ одоо далайхаа ирэг дээр тоглолдог. Тэгэхээр тийм төвшөнд эхэлдэг. Явандаа бол мэдээж хөгжлийн явцад илүү одоо бэлтгэлээ амжилт гаргах тэр чиглэл рүү орно гэсэн. Тэгэхээр манай монголчуудын хамгийн их найдлага тавьж байгаа 3-ыг харьцах 3 сагсан бөмбөгийн тэмцээн бас өнөөдөр болсон шүү дээ. Тэгэхээр яг юу болов энэ талаар мэдээлэл өгөөч. За өнөөдөр мөн 3-ыг харьцах 3 сагсан бөмбөгийн иргэдээ эмэгтэй багууд 2-2 тоглолт хийсэн байгаа юм. За ер нь бол эрэгтэй эмэгтэй багууд аль аль нь шишээ 8-д шалгарсан байсан. За шишээ 8-д шалгарах одоо тэр тоглолтоо болоод эмэгтэй багийнхан бол Скогийн багтаа хийж 21-6-гийн харьцаатайгаар хоцсон. За харин эрэгтэй багийн тухайд багтаантай хийж 11-21-ийн харьцаатай 15-12-ийн харьцаатайгаар бол хожил авсан байгаа. За ингээд үдээс хойш одоо аль аль багууд нь бол хасагдах шатны тэмцээнд одоо шууд хасагдах шатны тэмцээнүүд хагас финал гэсэн учраас хасагдаад явна гэсэн үг. За ингээд дараагийн баг нь бол аль аль нь Таиландын багуудтай таарсан. Таиландын баг эмэгтэй эрэгтэй аль аль багууд нь маш хүчрэхэг ийм багууд байсан. За ингээд манай эмэгтэй баг 21-9-ийн харьцаатай. За харин эрэгтэй баг бол 21-11-ийн харьцаатайгаар ялагдал хүлээснээр энэ удаагийн Азийн эсний наадмын одоо аяллаа өндөрлүүлж байна. Хэдийгээр энэ харамсалтай ч гэлээ ирэх 9-р сард ирэх намар бол мөн Азийн наадам болох товтой байгаа. Энэ наадамд ч гэсэн одоо өнөөдрийн энэ таарч хожигдсон багуудтайгаа уулзраа таарч бас хожих боломжтой юм. Сая Бахрайныг хожоод 16-гийн нугалаанаас одоо 8-ийн нугалаараа орж ирсэн шилдэг 8 төлөвлөсөн байгаа. Тэгээд шилдэг 8-д одоо Таиландтай тоглоно. Тэгээд Таиландыг одоохондоо судалж амжааг байгаа. Гэхдээ ерөн мэддэг хэдэн тоглогч байгаа. Тэгээд одоо өнөөдөр 5-аас одоо нэг 3-4 цагийн дараа нэг очиж жагаад юм идэнгээ бичлэгийг үзээ тэгээд судалгаагаа юм те. Тэгээд ярилцаа орж ирнэ. За тэгэхээр өнөөдөр бас Элсний бүхийн тэмцээн эхэлсэн. За элсний бүхийн тэмцээн бод 2 өдрийн туршид үргэлжлэнэ. Манай улсаас бол энд
одоо 3 эрэгтэй, эмэгтэй 2 тамирчин оролцож байгаа. За бүр тодруулж хэлэх юм бол эмэгтэй 60 кг-ын жинд эрдэнэцдэг, за 70 кг-ын жинд болор тунгалаг нар өрсөлдөж байгаа бол харин нэмэх 90 кг-ын эрэгтэй нэмэх 90 кг-ын жинд алтан гэрд одон төр болднаар өрсөлдөж байгаа. Нэг жинд 2 эрэгтэй тамирчин өрсөлдөж байна гэсэн үг. За өнөөдөр эхний өдрийн тухайд 60 кг-ын жинд өрсөлдсөн эрдэнэцтэй 3 байралтаж 3 унсан, 70 кг-ын жингийн бодар тунгалаг бол 3 байралтаж 3 давсан. За 90 кг-ын алтан гэрэл 2 давж 1 унсан, за 90 кг-ын төр бол 2 давж 1 унсан. За ингээд тойргийн барилдаанд дууссан. Одоо 21 цагаас хасагдах шатны одоо финал эхлэх ёстой юм аа. Мэдээлэл хүргэсэнд баярлалаа Ариунтулаа. Өргөжлүүлээд Бээжин хотод ажиллаж байгаа ганц цацралаас асуулт асууя. Тэгэхээр яг дэлхийн хамгийн том автошоу болж байгаа шүү дээ. Яг сонирхолтой зүйл юу болов? Орой мэндийг хүргэе альбомаа, орой мэндийг хүргэе Тэнгэр телевизийн хүндэт үзэгчтэй. Тэнгэр телевизийн сурвалжлах баг Бээжин хотод 7 хоногийн туршид ажиллаа. За яг одоогийн байдлаар Бээжин хотод Бээжин автошоу буюу за хэмжээгээрээ дэлхийд хамгийн том тооцогддог автошоуны үзэгслийн арга хэмжээ бол зохион байгуулагдаж байгаа. За өмнөх 2-3 хоногийн туршид бол медиа болон автомашины дилерүүдэд зориулсан үйл ажиллагаанууд явагдсан бол өнөөдрөөс эхлэн олон нийтэд нээлттэй хэсэг бол эхэлж байгаа. За энэхүү арга хэмжээний хувьд за нийтдээ 10 өдрийн туршид бол зохион байгуулагддаг 1 сая гаруй жуулчид бас ирж үзэж сонирхдаг гэдэг ийм сонирхолтой том мэдээллүүд байна. За мөн одоо бүгд найрамдагтад ард улсын автомашины зах зээл бол борлуулалт болон үйлдвэрлэлээрээ сүүлийн 10 гаруй жилийн туршид бол дэлхийд тэргүүлж байгаа. За нийтдээ бол өнгөрсөн оны статистик үзүүлэлтээс харахад бол 2025-д 35 сая ширхэг автомашин хятад улсад үйлдвэрлэгдэж үүний 34 саянаас борлуулагдсан гэдэг бол маш том одоо гайхалтай том мэдээлэлүүд л да. Тэгэхээр бүгд найрамдах хятад ард улсын бас зарим нэг автомашины загваруудаас бас та бүхэнд онцолж танилцуулъя. Тэгэхээр энэ жилийн хувьд бас хэд хэдэн шинэ загварууд танилцуулагдсан байгаа. За Great Wall мотор буюу за GWM-ийн хувьд бол энэ жилийн хамгийн онцлог брэнд нь за Way брэндийн V9 гэдэг нэртэй тасаг зэрэглэлийн автомашин байсан. За энэ автомашины хувьд бол илүү luxury төрлийн ийм автомашин байсан. За үүнээс гадна Xiaomi-гийн одоо шинээр танилцуулж байгаа автомашинууд бол нэлээдгүй сонирхолтой байлаа. За 2 жилийн өмнө Xiaomi брэнд бол өөрсдийнхөө SU7 гэдэг нэртэй автомашиныг бол зах зээл дээр нэвтрүүлсэн. Энэ жилд одоо Gran Turismo тоглоомд бол зориулсан Vision GT гэдэг нэртэй автомашинаа бол олон нийтэд хятадын зах зээл дээр бас дэлгэж харуулсан гэдэг нь бол нэлээдгүй сонирхолтой байлаа. За хятадын гол тоглогч нараас гадна бас өөр нэгэн сонирхолтой зүйл байгаа нь Европын брэндүүд хятадын энэхүү өрсөлдөөн автомашины зах зээлд хэрхэн яаж амьдүүлэх вэ гэдэг нь бол нэлээдгүй одоо хүндхэн асуултуудын даалгавруудын нэг болоод байгаа. За яг л гэхээр хятадын зах зээл дээр сүүлийн жилүүдэд автомашины үнийн өрсөлдөөн нэлээдгүй хөгжтэй явагдаж байгаа. За мөн цахилгаан автомашины шилжилт маш хурдтай явж байгаа. За харин Европын болон барууны уламжлалт автомашины брэндүүд хэрхэн энд насан зохицож өрсөлдөх чадвараа бий болгох вэ гэдэг нь нэлээдгүй сонирхолтой байна. За BMW брэндийг онцлоход за BMW-гийн хувьд бол одоо тансаг зэрэглэлийн хэрэглэгчдийн хүсэж байгаа бүтээгдэхүүнүүдийг бид нар бол санал болгоно гэдэг байр суурийг бол компани зүгээс мэдгдсэн байна. За өөр нэг бас чухал мэдээллүүдийн нэг нь юу байсан бэ гэхээр хятадын автомашин үйлдвэрлэгчид дэлхийн томоохон автомашины уралдаануудад өөрсдөө хүч сорж эхлэв. За энэ жил Формула 1-д BYD брэнд өөрсдийнхөө багийг одоо багтаа болно гэдэг мэдээлэл бол цацагдаж эхэлсэн байгаа. Энэ мэдээлэлтэй алавжаагүй. За харин өнөөдөр GWM-ийн зүгээс бол Dakar Rally-д за эх жилээс магадгүй бас тэрний дараа жилээс өрсөлдөхөөр бол бэлтгэж байгаа гэдгийг бол албан ёсоор зарлаа. Тэгэхээр дэлхийн автоспортын ноён ориглуудад бас хятадын томоохон брэндүүд өөрсдийнхөө автомашины хүчийг бас ийм сорих дараагийн одоо даалгаврууд нь байна. За эдгээрээс гадна автомашины зах зээл дээр хятадын хувьд хамгийн том үйлдвэрлэгч болж байгаа ч гэсэн хамгийн том зах зээлч гэсэн. За тэдний хувьд бол 2026 оны эхний улиралд бол борлуулалт нь бол өмнөх оны мөн үетэйг харьцуулахад 20 орчим хувиар буурсан үзүүлэлт байгаа. Тэгэхээр энэ жилийн хувьд бол 1500 гаруй шинэ загварууд бол автомашины загвар танилцуулагдсны 181 нь бол шинэ загвар гэдгээр онцгой байл. Сонирхолтой мэдээлэл хүргэсэнд баярлалаа. Маш их баярлалаа.
Үзэгчдээ бид бүхэн бүгд найрамд хотод ард улсын Санья болон Бээжин хотуудад ажиллаж байгаа багийнхантай холбогдож мэдээлэл хүргэлээ. Дараагийн мэдээ хүргэе. Орчин үеийн бүжгийн төрлийг хөгжүүлэх дэлхийн чиг хандлагаас суралцах Монгол бүжигчдийн ур чадварыг олон улсад таниулах зорилготой Motion Mongolia наадам зохион байгуулагдаж байна. 5 дахь удаага зохион байгуулагдаж байгаа энэхүү наадамд 5 улсын бүжигчид оролцож байна. Энэхүү наадам нь орчин үеийн бүжгийн урлагаар дамжуулан уран бүтээлчдийн хамтын ажиллагааг сайжруулах, соёл хоорондын харилцаа ойлголцлыг дэмжих ач холбогдолтойг зохион байгуулагчдын зүгээс онцолж байна. Өнгөрсөн жилүүдэд Америк нэгдсэн улс, Канада, Австрали зэрэг 6 орны 400 гаруй бүжигчид оролцож байжээ. Энэ жил наадмын хөтөлбөрийг өргөжүүлж олон улсын багш дэглээчид лекц болон сургалт орж байгаагаараа онцлогтой байна. Нөгөөтэйгүүр энэ удаад орон нутгийн оролцоог нэмэгдүүлэхэд ч анхаарчээ. Хүүхдийн бүтээлч хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан одоо яруу найраг болон бүжиг дээр одоо төвлөрсөн бүжгийн одоо сургууль сурдгуу зүгээр ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд зориулсан одоо ийм хөтөлбөрийг бол үргэлжлүүлсэн Яя Чен гэ Тайваны уран бүтээлчийн тайлан тоглолтыг бол сая үзлээ. Тэгээд мөн одоо бидний одоо хөтөлбөрт бас Сүхбаатар аймгийн Жаахан шарга театрынхан манд хүрэлцэн ирж уран бүтээлээ толиулж байгаа нь бас манай энэ наадмын бас нэг онцлог болж байна. За 29-нд болох манай наадмын тоглолтууд бол Жаахан шарга театрын зэриүү зүтэлсэн бай бүтээл мөн Улаанбаатар театрын Ариун хаврын тахилга гээд 2 орчин үеийн бүжгийн одоо уран бүтээлээр үргэлжлэх байгаа. First like there was only 4 children who joined. Бид энэхүү төслөөрөө Монгол хүүхдүүдийг хаанаас ирсэн бас юу мэдэрч байгаагаар нь Монгол бичгээр шүлэг бичүүлсэн. Мөн энэхүү гайхалтай шүлгүүдийг биеийн хөдөлгөөнөөр нь харуулахыг зорж бүжгээ дэглэсэн. Монгол хүүхдүүд үнэхээр гайхалтай, хараад үнэхээр биширсэн. Энэхүү бүжгийн наадмын үеэр төлөвлөгдөх онцлог бүтээлээс дурдвал экологийн эмзэг байдал, нийгмийн эрх мэдэл, золиосын тухай дэглэсэн бүжгүүд анхаарал татаж байна. Дашрамт дурдахад энэхүү наадам энэ сарын 29-ний хүртэл Улаанбаатар театрт болох юм а. Монгол Улсын эрчим хүчний нийт хэрэглээний 25%-ийг импортоор авч байна. Эрчим хүчний эрхчлөөг авчрах өөрчлөлтөд зөвхөн хувийн хөвшлүүд хөрөнгө оруулагчид төдийгүй төрийн зүгээс ч анхаарлаа илэрхийлж эхэлжээ. Улсын их хурлын дарга Бямбцогт өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг өөрсдөө хангадаг болох нь улс орны тусгаар тогтнолтой холбоотой амин чухал асуудал гэдгийг Ховд аймагт ажиллах үеэрээ онцоллоо. 20 кВт хүртэл хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний их үүсгүүр тавьж ямар нэгэн хүнд суртал техникийн нөхцөл шаардахгүйгээр төвийн сүлжээнд холбогдсон хэрэглээнээсээ илүү гарсан эрчим хүчээ худалдан борлуулах боломжийг айл өрхүүдэд олгожээ. Энэ боломжийн талаар айл өрхүүд зөвхөн эрчим хүчний хэрэглэгч биш, бас үйлдвэрлэгч болсноор өрхийн эдийн засагтч тэр улсын эрчим хүчний системд ч тэр хувь нэмрээ оруулах чухал алхам гэдгийг улсын их хурлын дарга хэллээ. Эрчим хүчний асуудлыг шийдэхин тулд энэ хувийн хөвшлийнхэн илүү одоо таатай хөнгөлөлтөд ногоон зээлийг олгох, аж ахуй нэгж байгуулах, иргэд гэртээ өрхөхийн хэрэглээг хангах нарны станц байгуулах, аж ахуй нэгж байгуулах маань өөрсдийнхөө тийм үйлдвэрлэл үйлчлэгээ явуулах, тийм үү, найдвартай тогтоолмоор, хямд үнэтэй тогтоолмоор. Ийм боломжуудыг бий болгоход энэ сэргээгт эрчим чиглэлээр үйл ажиллагаа болж байгаа аж ахуй нэгжүүдэд хөнгөлөлтөд зээл бусдад бодлогын дэмжлэг үзүүлжүүл өнөөдөр одоо эрчим хүчтэй хамгийн том тулгамлаад байгаа хэрэгцээг хангаж чадахгүй үүнээсээ болоод эрчим хүч тасарч байгаа. Өндөр үнэтэй эрчим хүчийг Оросын холбооны улс хятадаас авч байгаа. Энэ одоо асуудал шийдэгдэнэ. Ховд аймгийн Мянгад суманд 19.8 мегаваттын нарны цахилгаан станц, 4 мегаватт, 8 мегаватт цагийн батарей хоримтлуурын систем барих төслийг Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж эхэлснийг мэдээлж, Баруун бүс нутагт нийтдээ 115 мегаваттын нарны цахилгаан станц, 65 мегаватт, 237 мегаватт цагийн батарей хоримтлуурын систем бий болгохоор ажиллаж байгаа юм байна. Сэргээгдэх эрчим хүч үзэсгэлэн хэлэлцүүлгийг аймаг бүрд цувралаар явуулж байгаа бөгөөд Ховд аймаг 12 дахь нь болж байна гэж энэ ажлыг санаачилсан улсын их хурлын гишүүн Инх Цэцэг танилцууллаа. Тэгээ бид нар аймаг болгоноор ингээ явахдаа хамгийн гол нь үнэхээр сэргээгдэхийг ашиглаа тэр яндан зуухаасаа салцсан айл тухайн аймагт байна уу гэдгийг бүр байн хайж байгаа. Ховд аймгийн хувьд ингээ бүр 4 айл яг энэ 20 кВт-ийн нарны панел 40 сая төгрөгөөр тавиулжээ.
За тэгээд энэ айлын хувьд бол өдөртөө үл сая ингээ графикыг харсан чинь 158 кВт цагийг үйлдвэрлэсэн байна. За тэгээ энэ айлын хэрэглээ болохоор ер нь бол ингээд бол халаалт малаалтай бүх юм шийдсэн гэдгээр нэг 58 бол өөрөө хэрэглээд 100 кВт цагаа сүлжээрөө зарсан байна. Тэгэхээр та бүхэн бод 100 кВт цагийг 300 төгрөгөөр ойролцоогоор 285 байгаа л да. 300-аар үржүүлэхээр өдрийн энэ айл бол өвлийн үйлрэлд бол 30 мянган төгрөг олсон байна. За тэгээ сардаа бол ингээ та зүгээр ойролцоогоор 30-аар үржүүлэхээр 900 мянган төгрөгийн орлого зүгээр л түгээгшүүлжээс олж шүү дээ. Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станц бол баруун бүсийн эрчим хүчний хангамжийг бэхжүүлэх, найдвартай суур их үүсвэр бий болгох, цаашлаад сэргээгдэх эрчим хүчний томоохон их үүсгүүрүүдийг хөгжүүлэх стратегийн дэд бүтц болно гэдгийг улсын хурлын дарга Бямбцогт онцоллоо. Үзэгсэлэнд сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аймаг нийслэлийн 20 шахам аж ахуй нэгж оролцлоо. Дашрамж дуртахад одоогоор Монгол улсын эрчим хүчний системд сэргээгдэх их үүсвэрийн эзлэх хувь хэмжээ 18-аас 20 орчим хувьд хэлбэлцэж байна. 7 орон мэдээллийн хөтөлбөр студиэс шууд хөрлөө. Хөтөлбөр хэсэг хугацааны дараа гадаад мэдээгээр үргэлжилнэ.